За. За хичээлээ эхэлцгээе хөө. За ингээд бид нар яг албан ёсны хамгийн анхны хичээл байгаа. За тэгээ өнөөдрийн хичээлээр болохоор бүгдээ яг арга барил гэхээс илүүтэйгээр яг энэ зах зээлээс тийм үү яг энэ одоо forex гэдэг зах зээлээс одоо энэ crypto ч юм ямар нэгэн байдлаар futures ч юм ямар нэгэн байдлаар арилжааны зах зээлээс биднэрт үл хэр хэмжээний мөнгө олох боломжтой юм бэ гэдэг талаар үзье. За тэгэхээр хүн болгон одоо яг энэ зах зээлд орж ирэх ямар нэгэн зорилго нь бол ерөнхийдөө мөнгө олох гэж л орж ирж байгаа шүү дээ тийм үү. Ямар нэгэн байдлаар мөнгө олох гэж орж ирж байгаа. Ямар нэгэн байдлаар санхүү эрхлэлд хүрэх гэж орж ирж байгаа. Ямар нэгэн байдлаар тэгээ одоо өглөөнөөс 9-5 цаг хүртэл ажиллаж байгаа ажлаасаа болохын тулд тийм үү. Яг ингээд үнэхээр өөрийнхөө цагийн эзэн байхын тулд өөрийнхөө одоо хоногийн 24 цагийн 24 цагт нь өөрийнхөө эзэн байхын тулд энэ зах зээл рүү орж иж байгаа гэж би бодож байгаа. Би цаан анхаа тэгж орж ирж исэн. Үнэхээр хин нэгний доор ажиллаад үнэхээр ингээд ямар нэгэн байдлаар өглөө ажилдаа яваад орой бос тэр ажлаасаа буцчих ирээд гэлөө явах цаг хугацаа за тэгээ Монголд ялангуяа төгжрээ энэ төр гэдэг янз бүрийн асуудал байгаа. Энэ бүгд маань надад ямар нэгэн байдлаар эндээс гарах ёстой гэдэг дарамт шахалтыг өгч. За тэгээд яг тэр гарвал би хаашаа гарах вэ гэдэг гарцсан болохоор надад яг forex-ийн зах зээл, крипто зах зээл ямар нэгэн арилжааны зах зээл байсан. Тэгээд ерөнхийдөө бидний ямар нэгэн байдлаар мөнгө олох гэж явж байгаа, мөнгө олох гэж өөрийнхөө үнэтэй цагаа тэ одоо зарж мөнгө олж байгаа энэ бүгд маань ерөөхдөө эцсийн байдлаар яг эцсийн зорилго бол яг мөнгөний төлөө яваад байгаа шүү дээ тийм үү. 9-5-ын хооронд 8-аас 4-ийн хооронд ч юм уу нэг байдлаар ажлын цагаараа бид нэр 3-1-ийг уншуулад мөнгө хийх гэж л явж байгаа. За тийм бол та бүхэн маань яг энэ зах зээлээс хэр хэмжээний мөнгө олох боломжтой юм бэ гэж нэг удаа л өөрсдөө бодож исэн байх гэж бодож байна. Ямар нэгэн буруу байдлаар ч юм уу те одоо юу гэдэг анх ингээл за тэнд coin хүмүүс TDX хийгээд нөгөө энд нэг залуу $1000 тэд болгоцсон байна. Энэ хэмжээгээр хүмүүс эндээс мөнгө олох боломжтой байна гэж бодсон байгаа. Дунгууд тэрийг яг битсийн мөнгө олох боломжтой байна гэдэг бодлыг бол нэг ч удаа ч гэсэн бодож исэн байх гэж би бол бодож байна. За тэгэхээр тийм болохоор бүгдээрээ тэгвэл энэ удаагийн хичээлээрээ бидний олох боломжтой мөнгө гэдэг сэдвээр хичээлээ эхэлцгээе. За тэгвэл би энийг хэлэх амар дуртай байдаг байхгүй. Бүгдээр ямар нэгэн байдлаар математик хүн болгон баг 10 жилдээ математик үзсэн, их сургуульд ажилласан тий дээд тоо 1 2 гэл ингээл үтсэн байгаа бах. Тэгвэл бид нар ямар ч тоог тэг дүржүүлэхээр тэг гардаг тийм үү? Та хэдэн 10 сая, хэдэн 100 сая, хэдэн тэрбум төгрөгийг ч юм уу тийм тоог та нэг тэг гэдэг тоогоор үржихэд тэр тоо чинь юу ч хэдчихсэн хамаагүй тэг болдог тий. За тэгвэл бүгдээр энийг яг ингээд зах зээлийн байдлаар зах зээлийн яг одоо энэ арилжааны салбарт ингээд дагуулж одоо ингээд авчираад бодоод үзье л да. За хамгийн чухал зүйл одоо бүгд эхлээд энэ дансны хэмжээ гэдгээс ярихаас өмнө энэ ур чадвар гэдэг зүйлийг яриад үзье. За ур чадвар яагаад ур чадварыг би ингээд тэг авцсан бэ? Ямар нэгэн байдлаар яг энэ арилжааг орж хийх гэж байгаа хүмүүс маань ур чадвар гэж зүйлийг амар үл тоодог байхгүй юу? Ерөөс энэний талаар бүр баг энэ марг тэгтэй орж ирдэг. За энэ болохоор ур чадвар гэхээр таны тэр ном сайн уншдаг, хоол сайн хийдэг, гэрээ сайн цэвэрлэдэг, машин сайн жолооддог, өөр юу гэдгийг одоо юу гэдгийг за аав ээжийнхээ ачийг сайн хариулдаг тэр ур чадвар биш. Тэр зүйл биш. Асква би математик сайн боддог, би нийт бочин, за өөр юу гэдгийг би ингээд 8 сайн хийдэг, би гүйлгээ ухаан сайтай тэр үл ямар ч хамаагүй энэ ур чадвар дээр бол энэ ур чадвар дээр бол танд болохоор арилжаан дээр хэр сайн авьяастай бэ? Арилжаан дээр та хэр сайн өөрийгөө контролдож чадж байгаа вэ? Арилжаан дээр та хэр өөрийгөө сайн удирдах чадж байгаа вэ? Тэрийг яриад байгаа шүү дээ. Танд хідэн данс байна гэдэг чинь биш. Хэр ур чадвартай гэдэг чинь бод. За тэгэхээр надад энэ томьёо бол өөрөө маш чухал байдаг. Би одоо хүртэл энэ томьёог маш сайн өөрөө ингээд баг өдөр болгон хардаг, өдөр болгон боддог. За би одоо тэг хүмүүс юу гэдгийг тэм тэдэн дансыг өсгөөд байна. Тэр ч өстөр гоё оролт хийчих. Энэ ч өстө муухай оролт. Би ч өстө алдчих. Би өстө муухай юм байна. Би өстө муу юм байна. Тэгж боддог. Би зүгээр л өдөр болгон өөрийнхөө ур чадварыг тэг биш нэг рүү, нэг биш хоёр руу, хоёр биш гурав руу дандаа өсөхийн төлөө явж байгаа. Тэгэхэд бол тэг өглөө болгон босоо фитнестэй явна. Өдөр болгон янз бүрийн хэмжээгээр нэг ном уншин, нийтлэл уншин, тийм арилжаатай холбоотой, сэтгэл зүйтэй холбоотой. Тийм. За тэгэхээр яг энэ ур чадвар, дансны хэмжээ, ашиг гэдгийг энэ гурван зүйл дээр бол хамгийн чухал зүйл яг энэ ур чадвар байгаад байгаа байхгүй. Ихэнх хүмүүсийн дансны хэмжээ дээр анхаарлаа хандуулдаг л да. Яг үнд бол энэ биш байгаа. Дансны хэмжээ бол биш, ур чадвар бол хамгийн чухал. Энэ нөгөө нэг тэг гэдэг тооч байгаад байгаа байхгүй. Энэ нөгөө дансны хэмжээ чинь. Хүмүүс зарим хүмүүс ингэдэг.
$10 эхэлчихэ. $100 эхэлчих. Би $10 эхлээд байна. $10 би $20-30 болгоод байна. Өсгөөд $40-50 болгоод байна. Зарим нь бүр $10 бүр $1000 ч болгоцсон байгасан хүмүүс байгаад байгаа. Гэтэл нөгөөдгөө нэг ганц 2 өдөр хахад арилжаад $1000 алдчихдаг. Буцаал тэгрүү. Тэр нь яагаад байгаа? Таны ур чадвар чинь өөрөө болохгүй байгаа байхгүй. Тэгвэл ур чадвар гэхээр арилжааны скил юм уу гэхээр үгүй байгаа байхгүй бас. Ур чадвар юм гэхээр арилжааны скил биш. Ер нь таны яг өөрийгөө хэр боддог вэ? Арилжаан дээр хэр мөнгөний менежментээр барьж гин, хэр эрсдлийн менежментээр барьж гин, хэр өөрийнхөө шунал, хүсэл өөрийнхөө сонирхлыг дарж чадчихин те. Өөрийнхөө хүсэж байгаа юм одоо шилбэгт би ингээд дайет хийж байгаа хүн гэж бодъё л доо. Дайет хийж байгаа хүн чи яг яагаад явж байгаа юм? Би нэг турна гэдэг үр дүнг хайгаа яваад шүү дээ тийм үү? Би ингээд турнаа, би ингээд эрүүл байлганаа яваад. Гэтэл тэр хүн яаж ийн дэлгүүр тараад нэг шоколад тараад би нэг идчихээ л та. Тэрийг ингээд дарж чадаад байгаа байхгүй идэхгүй. Зүгээр би дайет би нэг идэхгүй үгүй. Би мах идэхгүй үгүй. Би гурил идэхгүй үгүй. Би газтан тоохгүй үгүй. Би зүгээр л усан. Би ногоо идэнэ. Дахианы чээж мах идэнэ гэл. Амтгүй мөртлөө тэрийг идчихэж надад дээр цаана тэр нэг үр дүн гэдэг зүйл гарч ирэх гэдэг учраас тэрийг идэдэг байгаа байхгүй. Тэгвэл тэр чинь яаж ин өөрийнхөө бүх шунал хүслээ бүгдийг дарж чадаад байна шүү дээ. Тэрийг уурч чадварч байна шүү дээ. Арилжаан дээр ч гэсэн. Тэр шунлыг тэр фомог алдахгүй гэдэг гэсэн айдас. Тэр бүгдсэн байгаа шүү заа. За тэгэхээр бидний ёстой хийх ганцхан зүйл байгаа. Бидний дансны хэмжээ энэ дээр ч бид нэр анхаарал хандуулахгүй заа. Бид нэр энэ дээр ч анхаарал хандуулахгүй. Бид нар хамгийн чухал энийг л анхаарал хандуулах хэрэгтэй. Хизээч дансны хэмжээ тгээс эхлэхгүй шүү дээ ойлгомжтой тийм үү? Дансны хэмжээ тгээс эхлэхгүй те. Та ямар нэг арилжаа хийхэд тулд дансны хэмжээ чинь хэдэн долларч байх боломжтой тийм үү? Энэ бол хизээч тг байх боломжгүй шүү дээ. Та тг үйл арилжаа хийж чадахгүй шүү дээ тийм үү? Тэгэхээр энэ бол өөрөө 10, 100, 1000 ардна байж л. Тэгэхээр энэ ур чадвар гэдэг чинь өөрөө тг байж болохгүй. Тэгэхээр бидний ганц фокуслохтой зүйл бол энэ ур чадвар байгаа. Энэ ур чадвар дээр бид нэ фокуслах гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ та маань юу гэдэг юм ямар нэгэн байдлаар гадны жишээл эмтгий 14 настай хүүхэд ингээл Tesla гэдэг компанид ажилд орсон байна. Tesla дээр ахлах менежер инженер болж байна. Ингээл энд ингээ баахан артикл уншижсэн баг. Тэр хүмүүс чи яаж нэг гэхээр тэр хүмүүс чи ур чадвартай байгаад байгаа байхгүй. Тэр хүнд бол өөрөө нас гэдэг бол зүгээр тоо. Чадаад байна, тий? Сайн инженер хийж чадаад байна. Инженерийн том ойлголт мэдээд байна. Үнэхээр ур чадвартай байгаад байна. Тийм учраас тэр хүн яаж ийн өөрийнхөө ур чадварт тохирсон ажлын байртай цалин аваа явж байгаа байхгүй. Тэгэхээр орчин цаг үед ямар нэгэн чадвартай бол тэрүүгээр үнэлүүлдэг цаг тий. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Нийгэм гэдэг нь өөрөө тийм үү. Та юм чадчихэв үү? Чадж байгаа бол тань тэр хэмжээнд цалин өгнө. Чадахгүй байна уу? Чадахгүй бол окей уучлаарай. За тэгээ сүүлийн үед ер нь бол би нэлээд туршлага гэдэг зүйлийг бол өөрөө бүр амар бүр ясмахандаа шингэтэл ойлгоод байгаа байхгүй ер нь бол. Тэгэхээр энэ бүх ч өөрөө бас туршлагаас үүдээд байна шүү дээ тийм үү. Арилжаан дээр ч гэсэн туршлагаас өөр маш чухал байгаа. Тэгэхээр бид тэрийг яваандаа арилжааны туршлагыг жишээл юу гэдэг хамгийн гой асуулт байгаа л да. Арилжаан дээр мэдрэмж хэр чухал вэ гэж. Юу гэдэг за энэ чартны ханш маань ийшээ хүртэл явах гээд байна. Ийшээ унч магадгүй. Гэхдээ миний мэдрэмж бол ханш нэг ийшээ явчих юм шиг байна. Гэтэл яг энэ мэдрэмж зүгээр таагаад байгаа мүү гэхээр үгүй байгаа байхгүй. Энэ яаж юм? Өнгөрсөн хэдэн 10 сар, хэдэн жил, хэдэн 100 өдөр яаж энэ чартыг хараад за нэг ийм юм яваад ирэхээрээ л ханш ер нь л дээш ингэ явцдаг да гэдэг ийм нэг өмнө нь ингээд маш олон удаа энэ ингээд давтагдсан цаана ингээд бидний яг одоогийн ингээд нүдээр хараа бодож байгаа бодол биш цаад бодолт нь юу гэдэг цаад ухаанд нь ч юм уу цаад ингээ ой санамжинд нь заанаа чинь ингээ явдаг да гэсэн нэг тийм нэг мэдрэмж үлдсэн тийм үү. Тэрийг өөрөө гаргаж ирээд ханшиг чарт хараад тэр болохоор бүгд туршлагаас гарч ирж штэ тийм үү. Өнгөрсөн хэдэн 10 сар хэдэн 100 өдөр хэдэн жил ингээ чарт хараад ингээд өөртөө ингээ байнгын бодцсон үзсэн туршицсан тэр бүх зүйл чинь яг гараад ирэхээр мэдрэмжээр гарч ирж байгаа байхгүй мэдрэмжээр бодоод гаргаж ирэх биш. За энэ ер нь дээш явах гээд байна үгүй биш. Энэ дээш явчих юм шиг байна. Өмнө нэг юм болоод ирэхээр л дээш явцсан даа гэдэг. Тэ. Тэгэхээр тэр мэдрэмж гэдэг чинь өөрөө туршлагаас үүдэж байгаа тий. За тийм. Тэгэхээр хувийн чадвар гэдэг өөрөө бол тий яг бидний энэ ур чадвар, хувийн ур чадвар гэдэг зүйл бэлэн болсон цагт бид нэр өөрийнхөө аккаунт балансыг олно гэсэн. Дансныхаа хэмжээг олно гэсэн. Энэ тэг байхад бол энэ ямар ч хамаагүй.
Энэ ямар ч хамаагүй. Энэ хэд ч хийж болно. Та бүр би мөнгөтэй би тий одоо юу гэдэг Монголд би мөнгөтэй өндө ордог. Би $100,000 хийчих. Тэгэл эн чинь ингээл нэг өдөр явсараа нэг $10,000. Бүр болгоно $2,000 болоод. Унаал ороод ирнэ. Тэгээ эцсийн зүүнд энд рүү тэмүүлнэ шүү дээ. Тэг рүү тэмүүлнэ тийм үү? Яагаад гэвэл ур чадвар маа тэг байгаа даа шүү дээ. Ямар ч source байхгүй, ямар ч туршлага байхгүй, ямар ч тэг зах зээлийг харах өнцөг байхгүй. Зүгээр л энэ өсч магадгүй, энэ унчиж магадгүй гэсэн бодлоор ярилцааг хараад ахаар тийм байдалд болгоно. За тэгэхээр одоогийн цаг хугацаад нь шүү дээ. Одоогийн яг одоо 2025 онд яаж ийм ингээд тэгэхээр бид нар яг ур чадвар дээр фокуслаад ирэхээр дансны хэмжээг бид нар өөр профирмүүд дээр чийдүүлж болоод байгаа. Funded trade рүү те funding програмууд маш олон байгаад байгаа шүү дээ, тийм үү? Тэ. За тэгэхээр сая дүнгийн ур чадрын талд яагаад чухлаа гэдэг талаар зөндөө ярилцлаа, тийм үү? За тэгэхээр яг одоо бид нэр яг энэ ур чадвар дээрээ сайн фокуслаад ур чадвараа бид нэр тэг гэдэг тоог 1 гэдэг тоороо ойртуулчихад тий тэг байлгээ 1 гэдэг тоороо ойртуулчихад бид нэр энэ дансны хэмжээг яаж зохицуулж болно? Фандинг програмууд байна. Тий өөр юу гэдэг өөр одоо Монголд одоо мот байна тий одоо гадны FTM за одоо сүүлийн бидний туршаад байгаа Futures-ийн фандууд энэ бүгд маань өөрөө профирмууд байгаа. Бид нар үнэхээр тэр профирмд чи яагаад ингэ гэхээр та нэг ур чадвартай мөн үү биш үү? Таны үнэхээр ур чадвартай арилжаа одоо амжилттай арилжаа чинь үү сайн арилжаа чинь гэдэг шалгаад байна шүү дээ. Шалгаад үнэхээр окей үнэхээр сайн арилжаа чинь бол бидний мөнгөөр арилжаа хийгээд профит хий. Тэгээ профит чинь хуваагаад авъя. Арилжаагч ашиг чинь хуваагаад авъя гэдэг юм тийм үү? За тэгэхээр маш олон хүмүүс одоо юу гэдэг нь анх coined ч биш арилжаач тийш ер нь яг ингэ энэ зах зээл рүү орж ирэхдээ маш олон хүмүүс яадаг вэ гэхээр илүү том дансаар арилжахыг хүсдэг. $10, $20, $100, $1000 ингээ өсгөд үзчихсэн заяа. Одоо энэ beginner luck гэж байгаа бас. Одоо арилжаач хүнд beginner luck бол хамгийн аюултай зүйл. Анх орж ирэл $100, $1000 цэнэглэл тэрийг $1000, $2000 болгочоод $2000 болгочоод би арилжаж чадаад байна. Тэгээ тэрийг алдчихсан заяа. Алдчихсан дахиад дараа нь тэрнээс илүү давсан хэмжээгээр мөнгө оруулж ирээд тэрийг мөн адил алддаг. Тэгээ хүмүүс яаж боддог вэ гэхээр окей миний ер нь тэ данс чижтэй байна. Би $1000 би ингээд 1% эрсдэлээд $10 эрсдэлээд би ингээд $30 олж байгаа надад амьд жижигхэн байна. Би 10,000, 20,000, $30,000 сэрнэглээд тэгээд арилжаа хийя. Энэ юуроос надад бол юуроос нөгөө хүмүүс чинь юуроос ур чадвартай анхаарахгүй багт. Энийг бол зүгээр ингээд X энэ л юу ч арилжаа яа тийм. Нэг хитэн зураас татаал тийм. Хитэн геометрийн хитэн дүрс татаал хин ингээд өсөөл унна. Энэ бол хамаагүй. Энэ бол зөвхөн YouTube руу ороод та хэд ингэжсэн баг. Зөвхөн YouTube ч юм уу Google руу ороод зөвхөн нэг хитэн ингээд паттерн нарлуу. За ийм паттерн үсгэрэл унчдсан байна. Ийм паттерн үсгэрэл өсчдсан байна. Тэгэл ингээл амар энгийн үнгүү ч юм уу энгийн зүгээр ингээл байдаг нэг мэдээллийг хараад тэгэл өөрийнхөө үн цэнтэй мөнгийг эрсдэлд оруулаад байгаа байхгүй. Яг үндэл тийм амархан биш байгаа байхгүй. Цаад санаа нь бол өөрөө тийм амархан зүйл биш. Үнэхээр амархан. Үнэхээр арилжаад үнэхээр амархан зүйл биш шүү. Манайхаа одооноос зүгээр та хэд мэ бодохдоо би одоохонд ашиг хийхгүй. Би зүгээр яг одоо ур чадвар дээр л фокуслаа гэдэг байдлаар яг одооноос эхлүүл зүгээр гэж би бодож байна. Яг менторшипийн 2-3 сарын хугацаанд та хэд үнэхээр окей би өөрөөсөө л ур чадвар дээр анхаарай. Би үнэхээр арилжааг хардаг, зах зээлийг хардаг өнцгтэй болчих. Би үнэхээр өөрийнхөө нэг өөрийн гэсэн нэг тийм нэг habitтэй болч тэ зуршилтай болчих. Тэгээд ихэд бид нар бол аккаунт балансыг бол профирм дээр шийдүүлж болно гэсэн. За тэгээд бас ийм хүмүүс байгаа даа. Яг одоо ингээл авж байгаа цалинтай тийм одооноос зардаа 3-4 сая төгрөгийн орж ирдэг ингээл амар гоё юм тогтмол цалинтай хүмүүс байгаа мөртлөө нэг л тэр нь хангалтгүй санагддаг хүмүүс байгаа. Тэнгууд яадаг вэ гэхээр тэрнээсээ гараа би full time trader болчих гэж ярьж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр тийм хүмүүсээс би нэг л зүйлийг асуудаг юу вэ гэхээр та яг одоо арилжаа хийгээд бишээ та одоо ажиллаа хийхгүйсэн ч гэсэн таны дансанд дараагийн 1 жилийн хугацаанд амьдрахад боломжтой хүрэлцээтэй мөнгө байна уу гэж асуудаг. Мөнгө байхгүй. Тийм бол ажиллаа хий. Сүүлийн үед YouTube-ээр миний нэг дагж байгаа нэг залуу одоо юу гэдгээр хүмүүс ихэвчлэн 9-с 5-ын хооронд тийм одоо ер нь ингээд 9-с 5-ын хооронд хүмүүс ингээд одоо ажилтдаг шүү дээ тийм үү. Тэ одоо яг зүгээр яг дунджаа шүү манайха 8-аас 4 ч гэж болно тийм 9-с 5-ын хооронд бол ажлын цаг тийм үү. Гэтэл тэр хүний хэлж байгаа зүйл юу вэ гэхээр хүмүүс энэ үед ажилладаг. Тэгвэл танд та 5-аас 9-ийн хооронд юу хийж байгаа юм бэ гэж асуудаг. Оройны 5-аас 9-ийн хооронд. Яг энэ 4 цагийн хугацаанд та өдөр болгон 4 цагийн хугацааныг ингээд өөртөө зарцуулаад тахтал тал маш том зүйлийг хийж чадна.
Тэгэхээр юу гэдэг тэр цалинтай хүмүүс ажилласаа гарыг гэж бодож байгаа үнэхээр арилжаан дээр цагаа гаргаж байгаа хүмүүс та зүгээр л өдөр болгон Нью-Йорк дээр ажлын өдөр болгон өдөр болгон арилжаан дээр Нью-Йоркийн хөдөлгөөнүүдийг л хараа сурч байгаа. Яг одоо энэ цагууд дээр шүү дээ тийм үү, энэ цагууд дээр. Эхний 1 жил хэцүү авах, эхний 6 сар хэцүү авах. Гэхдээ яг орж ирээд мөнгө хийгээд явна гэдэг тийм буруу ойлголттой бол үнэхээр хэцүү шүү шилмэр. Үнэхээр таны амьдрал бол үнэхээр ингээл унна. Шууд орж ирээд мөнгө игээл ингээл явдаг хүн бол байхгүй. Тодорхой хэмжээгээр уналд орч. Гэхдээ энэ унал юу вэ гэхээр үнэхээр тань уналтыг давж чадвал тэрний цаана маш том өсөлт байгаа. Гэтэ түр яхан тэр бол зүгээр л хугацаа орно танд. Тэр хугацаа хэрэгтэй. Та энэ хугацаанд одоо тис чадахгүй юу гэдэг л байна. Тэгэхээр яг одоо энэ дунд ажилдаг хүмүүс бийж болно тийм үү? Энэ менторшип маань хадгалагдж байгаа хичээлүүд маань бүгд. Тийм учраас та ажлаа цаг цаад нь хий. Ажлаа тараад хэрв таны ажил 9-5 бол та орой 5-аас 9-ийн хооронд яг энэ 4 цаг хичээлүүдээ үзээд лайв чартуудаа хараад хөдөлгөөнүүдээ өөрийнхөө одоо дараагийн үзэх одоо ойлголтуудаараа тайлбарлаад тэгээд хэсэг хугацаанд яваад үз. Хамгийн гол нь энийг байнга давтах хэрэгтэй өдөр болгоо. Тэгээд изүүл таны ур чадвар дээр маш том өөрчлөлт орно гэдэг л хэлмээр. За тэгвэл ур чадвар яагаад чухал вэ? За ур чадвар яагаад чухал юм бэ гэдэг үл. Ур чадвар гэдэг маань юу вэ гэхээр хийсвэр ойлголт л тоо. Маш хийсвэр те. Яг таны ур чадвар гэдэг нь гаргаад ирэх юм гэдэг нь яг те. Энэ миний ур чадвар гэж шууд ингээд хүний нүдэнд гаргаад ирэх юм байхгүй шүү дээ тийм үү. Тэр юу гэхээр яг л таны уншсан номтой ч одоо адилхан баггүй. Бид нар ямар нэгэн ном уншихаар яадаг лээ. Тэр номын тухай ойлголт, тэр номны тухай ойлгож авсан ойлголтууд бидний тархинд үлддэг тийм үү. Тархинд үлддэг. Тэр юу гэхээр хинч таны ур чадрыг хулгайлцдаггүй ур чадрыг та бий болгоцсон цагт ялангуяа арилжааны ур чадрыг бий болгоцсон цагт хинч таны харах онцгийг хараад за энэ хин тэ Маругийн энэ ур чадрыг бий болгоод авчи. Би та хэд ингээ менторшип орж байгаа гэсэн та хэд маань миний менторшип би одоо арилжааны ур чадрыг хулгайлцдаггүй байхгүй. Тэ авч чадахгүй шүү дээ. Энэ надад байж л та хэд копи хийж чадна тийм үү. Гэхдээ их сурвалжнууд байж л тийм надад бол. Тэгэхээр хамгийн чухал нь хинч таны ур чадварт гар урждаггүй. Хулгайлцдаггүй. Мөн хоёрт за бидний одоо юу гэдэг биднээс шалтгааллах бус зүйлүүд одоо брокер, фандууд ямар нэгэн байдлаар асуудалд орно тийм үү. Одоо шил юу гэдэг өмнө нь миний авч ирсэн My Forex fund байгаа. Би real dance аваад 2-7 хоног боллоо. 2-7 хоног онол тэгсэн жил байхгүй алга болсон. Нэг асуудал гарч байна. За тэгснээр дараа нь funded trader-ийг бас нэг funding program funding account авсан. Бас аваад нэг сар хавцаа болоод гайгүй ашиг оруулаад явж исэн чинь нөгөө MetaTrader-ийн юунаас болоод одоо MetaTrader Америкт үйл ажиллагаа явуулахгүй гээл тэрнээс л гарч одоо тэр фанд маань бас ингээд хэсэгтээ баг 40 хэдэн хоног ингээд үйл ажиллагаа зогсооцсон. Тэгээ иймэрхүү байдлаар өөрөө би ингээд зовж ингээд дансаа өсгцэн одоо энэ дансаа авцсан ашиг ээжсэн чинь нөгөө ашиглаж исэн зүйл нь алга болчихлоо яах. Одоо шил ирээдүйд тийм үү. Бидний ашиглаж ямар нэгэн брокерууд ингээд гинт те алга болвол яах юм. Бидний мөнгө алга болвол яах юм. Тэгэхээр биднэрт үлдэх зүйл цаана ур чадвар л байгаа байхгүй. Данс маань алга болсон. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар брокер фанд маань ямар нэгэн байдлаар асуудалд орвол та биднэртэй өөр газар сахиад эхэлж болно. Өөр брокер, өөр фанд руу ороод ур чадвар чинь байгаа юм чинь дорхны хөл дээрээс одоо тэрэн дээр ерөөсөө айх юм байна. Тэгээ хамгийн чухал зүйл нь юу гэдэг та өөрөөрөө эзэн байж чадна гэсэн. Тэ? За энэ юу гэхээр энэ нь бол өөрөө маш том зүйл нэг. Та өөрийнхөө арилжааны шийдвэрийг өөрөө гаргаж чадна. Одоо Монголд нэг ийм хүмүүс байгаа за нэг ойролцоогоор 1000-аас 2000 хүмүүс ингээл групп дамжаал тэр группийн хүмүүсээ арилжээвэл тэр группийн үүсгэн байгуулсан хүмүүсээ арилжээл тэрийг дагаал тэр хаашаа яхна лонг орох нь шорт орох нь харж байгаа л дагаж арилжаанд ордог. За эрсдэлээ нүлээл одоо дагаж орж стоп-лосс цохиулаад скол үгдээ энэ сайн арилжт юм байна дагаж ороод хэмжээний лотоор орооч би хэмжээний яг өөрийнхөө дансанд баймааргүй эрсдлийг өөрүүлээл тэгэл тэр нь стоп-лосс цохиулангууд нь дансаж тагаал тиймэрхүү зүйл зөндөө байгаа. Тэгэхээр юу гэхээр та ур чадвартай бий болгоч. Тэгэл та өөрийнхөө арилжааны үнцгтээ өөрөө л үнэмж байна. Өөрийнхөө эзэн байна гэсэн үг тэр арилжаан дээрээ. Алдагдaltaй арилжаа хийсэн бол түн дээрээ дүншлэхийн түүнээсээ суралцсан. Тэ?
Хизээч та нэг газар зогсохгүй гэсэн. Ур чадвар чинь байнга хөгжиж идэх тийм үү? Ур чадвар хизээч майнус руу орохгүй. Та өдөр болгон давтаж чадвал. Ур чадвар тэ хизээч нэг газар зогсохгүйгээр үргэлж хөгжиж байдаг. Үргэлжлээл хөгжөөд байдаг. 100 байсан бол 101. 101 байсан бол 102 ингээл ирээдүйд ингээл яваад. Хизээ шиг за энэ чинь ур чадварын төгсгөл юм байна гэсэн юм бол байхгүй. Тэгээд та ямар нэгэн зүйлд хамгийн сүүлд нь та ямар нэгэн зүйлд ямар нэгэн хүнд ямар нэг хин нэгэнд хариуцлага хүлээхгүй та зөвхөн өөрийнхөө дансанд өөр дөрөөл хариуцлага хүлээгээд байгаа. Ур чадвар бол тийм байна. Тэгэхээр бид өөрсдийн чадвар дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Энэ бол үнэхээр маш зөв, маш чухал зүйл. Зүгээр нэг трейдинг чарт гаргаж байл энэ ингээл хараад ингээл явцдаг зүйл биш байгаа тоххой. Энэ чартны хойно маш том зүйл байгаа даа. Хүн болгоны өөрсдийн гаргаж байгаа шийдвэр, хүн болгоны сэтгэл зүй, хүн болгоны тэр алдаа, оноо, буруу бодол тэр бүх зүйл байгаа даа. Тэр ур чадвараар бий болсон. Одоо вот ингэ та хэд яриа сууж байгаа өнгөрсөн 5 жилийн хугацаанд Маруу YouTube гэдэг хуудсыг, Маруу Facebook-ыг, Маруу Discord-ыг, Маруу Telegram-ыг ингэ гаргаж үйл ажиллагаа явуулаад ингэ тууштай яваад байгаад байгаа энэ бүгд чинь өөр миний ур чадвараас гарч ирж байгаа. Тийм бааш. За тэгвэл одоо жоохон сэдвээ жоохон өөрчлөө заяа. За бүгдээрээ нэг тариачин гэдэг зүйлийг авчих тийм үү. За нэг тариа идэх хүн. Одоо алим тариалдах хүн заяа. За тэгвэл алим хураах үйл явцыг бүгдээрээ нэг талаар бодоод үзье л да. Алим хураах үйл явцыг. За алим яаж хураад вэ? Одоо алим одоо тариалах гэдэг шүү дээ тийм үү? Тэгвэл тариалахын тулд одоо тэгээ тариалахын яг ингээд үйл явцыг харангууд хамгийн сүүлд хураа шүү дээ тийм үү? Одоо болцсон алимаа хураагаад нийтэд гаргаж зарна тийм үү? Одоо дэлгүүрүүдээр. За тэгвэл алим тариалж байгаа хүн маань хамгийн эхлээд яах юм? Алим тариалах газраа олно тийм үү? Тэ эхлээд алимны модоо тарих газрыг сонгоно тэ. За дүүн дээр эхлээд дараа нь шууд газраа сонгосон чууд алим гарч ирэхгүй шүү дээ тийм үү? За алим одоо алимны мод тарих газраа сонгочод түн дээр үрээ суулгана. Алимны модныхаа үрийг суулгана. За тэгээ үрээ суулгачаад түүнийгаа тэ услана, бордно, арчлан хамгаална. Янз бүрийн одоо юу гэдэг эмттаас, янз бүрийн шувуудаас ч юм уу тэ. За бүр ган гачгаас тиймэрхүү зүйлээс хамгаална шүү дээ тийм үү. За тэгээ дараа нь алимны мод бий болчлоо. Алимны мод бий болгон шууд алим гараад ирчихгүй шүү дээ тийм үү. Алимны модоо бий болоод алим боловсрох хүртэл хүлээн тийм үү. Тэгээд хамгийн эзэн зүйл чинь алим гэдэг зүйл гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгвэл яг энийг бүгдээрээ яг арилжааны холбоотой арилжааг одоо сурж байгаа арилжааг одоо яг ингээд сурах гэж байгаа та бүхний хувьд ингээд бодоод үзэл та. Тэгвэл бидний алим гэдэг бол өөрөө ашиг заяа. Бидний яг одоо profit тэ profit ашиг. За тэгвэл та одоо яах гэж байна? Та одоо хаана явж байна? Та хэд маань? Би бол та хэдийг хаана явж байгааг бодож ингээд тэгэхээр энд явж байгаа байхгүй юу? Хамгийн ихний степ дээр. Алимны модоо тарих гээд явж байгаа. Хаана арилжаанд суралцах уу? Аль юун дээр сурах уу? Юу сурах уу? Хинээс сурах уу гэдгээд ингээд та хэд ингээд шинжилгээ яваад байгаа шүү дээ тийм үү? Тэрнээс одоо эндээс сураад ингээд явчих тийм баг. Шинжилгээ явж байгаа. Яг одоо та хэд маань Маруу гэдэг алимны тэ одоо тариалан дээр мод тарих гээд байж байна л гэсэн. За одоо та хэд маань энэ хичээлийг үзснээр юу хийж байна? Үрээ суулгаж эхэлж байгаа байхгүй юу? Яг одоо үрээ суулгаж эхэлж байна. Одоо тэгэхээр яах нь вэ? Энэ хэрэгтэй байна шүү дээ. Шууд эндээсээ үр сулгаагүй бэжиж ингээд явж болох уу? Болохгүй байна тийм үү? Энэ алимны төлөө бид нэр явна. Гэхдээ хизээч эдрийг одоо юу гэдэг даваад явчихдаг. Заавал нэгээр нь явах хэрэгтэй, дайрах хэрэгтэй. Тэгжээж л алим гэдэг зүйл, ашиг гэдэг зүйлийг бидний ашиг гэдэг зүйл бий болно. За өнөөдрөөс эхлээд бүгдээр үрээ суулгаж эхэлж байгаа. За одоо тэгээ Маруу гэдэг алимны тариалангийн газраас бүгдээр арилжаа сурнаа. Тэгээ арилжааны талаар сурнаа гэдэг ингээд ороод ирсэн. За одоо өнөөдрөөс яг ихний хичээлийг үзээд ингээд үр суулгаад эхэлж байна. За тэгвэл үрээ суулгачингууд яах нь вэ? Шууд алим руу явахгүй. Эхлээ услах нь байна. За услах нь юу вэ? Хичээлээ үзсэн. Хичээлийнхаа талаар ойлгож байна. Тийм бол тэрийг өөртөө буулгаж авахын тулд чарт дээр ажиллана. Өөртөө ажиллана. Тэрийг байнга бодно. Хичээл дээр байнга суун. Чадвал дахиад нэг тавтаад үзчихнэ. Окей, нэг жоохон буруу юм ойлгоцсон юм эсвэл жоохон ойлгоход дутуу байвал түүнийг над руу дахиад өөрийнхөө хувь өрөөндөө бичээд асуучихна.
За би нэг энэ талаар нэг жоохон ойлгосонгүй. Энэ талаар юу гэж ойлгох вэ те? Эсвэл энийг би ингэж бодож байна. Зөв үү буруу юу ч юм уу те? За окей, усалчлаа. За тэнгуудаа энийга дараа нь яах нь бид нэр the real одоо арилжаан дээр хийх нь шүү дээ. Энэ болохоор бид нэр юу юм? Fund-ийн одоо зүйл одоо fund step байна. Fund trader болохонд бол одоо profile руу орж одоо fund бодлож авч өөртөө ингэж арилжаа хийж эхлэн гэсэн. За энийг та хийсний дээр одоо тэгэхээр энэ дээр чи ингээд мод нь ургацсан. Одоо тэгэхээр модон дээр алим бий болох гэдэг шүү дээ. Тэр алим чи үлээ ашиг тий. Ийм стэйтэй. Тэгэхээр энэ бол шууд үр суулгаал алим болчихгүй. Та энэ дунд өөрийгөө заавал эдрийг бүгдийг хийх ёстой байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл штэ. За бүгдээрээ тэгвэл яг энэ мороо гэдэг энэ алимны тариалангийн газар ингээд ирсэн бөөнөрөө ингээд алим тарих гэдэг. Тэгвэл та одоо тэ үр суулгачаад усалчаад альвины модтой болчлоо тийм яг модтой болчлоо. Тэгэхээр та юу вэ гэхээр арилжааг сурах, ур чадвартай болох гэдэг маань өөр маш олон цаг хугацааг одоо маш их цаг хугацааг зарцуулдаг юм байна гэдээ ойлгочлоо. За тэгвэл яг альвины модтой болцсон цагт байна шүү дээ. Альвины модтой болцсон цаг та дараа нь тэр альвины модноосоо л алим аваад ах нь шүү дээ тийм үү? Та ихтэй бид бүр ахаад өөр арга барил сураад өөр юу гэдэг өөр газар очоод сквад бүр ингээд одоо юу гэнт smart money concept сурч ирсэн. Гинт за байли би YouTube сурлаач юм ингээд шал өөр газар очоод дахиад үр суулгаад эхлэхгүй бол таны тэр одоо нэгэнд одоо ингээд ургацсан байгаа алимны мод чинь байж л. Та зүгээр л тэр алимны модноосоо алим авах л дутуу байгаа. Окей, нэг алим нэг одоо юу гэдэг намар ч юм хавар ч юм алим бий боллоо физикийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ алим бий боллоо дараагийн жил нь яах нь ахаал алим ургана тэр модноос ч. Ахаал алим ургана. Тэний үг гэхээр та өөрсдийн гэсэн алимны модтой болсон цаг түүнээсээ л тогтмол алимаа хураагаад байна гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр та нэг арилжааны ур чадвартай болсон бол тэр арилжааны ур чадвараараа арилжаанаас одоо энэ одоо мань зах зээлээс ашиг татаал байна гэсэн. Яг тухайн өөрийнхөө ур чадвар ашиглаад тогтмол. За тэгвэл одоо гол асуудалд орцгоё. Тэгвэл бид нар яг энэ одоо зах зээлч эдэн дөрвний одоо хэр хэмжээний одоо юу за энэ саяны нэг алимны модтой болсон баг цагт та алим нь одоо байнгын хураах боломжтой шүү гэдэг санаа хэлчихэж байгаа шүү. За тэгэхээр хүмүүс ингэж бодоод байна л да. Хүн бүхэн ингээд компьютерээр арт суугаал зүгээр мөнгө хийдэг юм байна л гэж бодож байна. Эсвэл нэр арилжаач хүн зүгээр компьютерээр арт нэг суугаал те энэ тэнд аяллаар явж байгаа ноутбукаа гаргаж ивэл чарт хараал. За энэ long явах юм байна. Long. Тэгээ энэ дэшээ явах чинь long, доош явах чинь short. Болцоо арилж байгаа л за биш одоо юу гэдэг казино орж тэгж боддог гэж байна. Тэгэл яг үндэл тийм биш байгаа даа. Яг үндэл тийм биш. Та хэд яг тэр бол үр дүнг л харуулад байна шүү дээ. Үйл явц хийж харуулахгүй байна. Өмнө нь юу болсон? Өнгөрсөн 5-10 жил юу болсон те? Тэр бүх талаар юу ч харуулахгүй байна. Тэгэхээр бодит байдал дээр юусе тийм амархан зүйл байдгүй. Энэ хүмүүс чинь бол одоо мөнгө олоод байгаа ч юм уу ингээд тэ одоо мөнгө олоод байгаа энэ тайдад ингээд амархан мөнгө олоод байгаа гарууд чинь яаж нэгэ тэгэхээр алидийн өөрийн гэсэн модтой болцсон. Тэр мод нь ингээл ургаал ээждэг ингээл томроод тэндээс ургах алим нь маш олон болоо ихсэд юу гэдэг эхлээд нь эхний жил нэг 5 алим ургадаг байлаа л гэж бодъё л та бүгдээрээ алим 5 шиг ургадаг байсан. Дараа жил нь тэр нь 10 боллоо. Тэр нь дараа жил нь 20 боллоо. Тэгэл явсараад нөгөө 100 200 300 тий маш олон тоолж болно шүү дээ. Маш олон ширхэг алим ургаж болно тийм үү тэрнээс. Энэ энэ чи юу юм? Эхлээд $5,000 олдог байсан. Ард нь $20,000 тий 100 200 300 мянга ингэж явах нь шүү дээ тийм алим. Тэгээ тэр хүмүүс бол тэгж олоод байгаа, тэгж яваад байгаа шалтгаан болохоор өөрийн гэсэн тий одоо оюун санаанд маш том алимны мод ургачаад түүнээсээ л алимаа хураагаад байна л гэж ойлгож. Тэгэхээр бид нар яг одоо тэр алимаа үргэлж суулгаад байна. Тэгээ алимны модоо ургуулна тий ирээдүйд. Тэгэхээр энэ үнэхээр энэ одоо харамсалтай үнэхээр одоо дэлхийд дахинаар би сая өнгөрсөн жил Малайзд очсон тий Малайз төрөл ингээл яг өндөө бол ингээл гадаа таксины жолооч нь ингээл таксиныхаа юун дээр тэр нэг Google Map-аа ингээл утсан дээр харуулдаг шүү дээ. Тэнгуудлаа Google Map-ыг хараад орсноо метод дээр 5 ороод арилжаа хийгээд байгаа байхгүй юу? Бас амар тийм энгийн болцсон арилжаа чинь гэхээр Forex гэдэг бол зүгээр амар энгийн болцсон гэж ярьж байгаа байхгүй Малайзд бол. Гэтэл яг өндөр тэд хүмүүс ямар ч мэдлэггүй ч юм уу ямар нэгэн зах зээлийн үнэхээр юм хэцүү зах зээлтэй ойлголтгүйгээр зүгээр ингээл орж ирээд одоо гадуур таксинд явж байхдаа хажуугаар ингээл лонг орчоо шорт орчоол ингээл
Тийм байгаад байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Монголд бол ялангуяа бас амар их тийм болоод ялангуяа энэ койны шуургаар оруулж ирэл маш олон хүмүүсийг оруулж ирсэн. Одоо тэндээс нь койныхоо ашгийг буцаагаад олох, алдсан мөнгө буцааж олох зорилготой маш олон хүмүүс одоо ингээд forex руу орж иж байгаа тохиолдлууд бас байгаад байгаа байхгүй. Үнэхээр харамсалтай. Тэ? Дансаа сэнэглэл орж ирэл алддаг. Ерөөсөө ирээдүйд юу болох юм мэдэхгүй. Ханш яаж ч хөдөлж болдог тийм үү? Тэр ерөөсөө мэдэхгүй байгаад. Тэгэхээр бидний хийх ёстой зүйл юу вэ гэхээр маш их цаг хугацаа зарцуулна арилжаан дээр. Маш хөөртэй суралцсан. Бие даа суралцсан. Хинч таныг ажинаас чинь. За одоо энийгээ хийчихээ. Тэгээ 10 жилийн багш шиг бол байхгүй байхгүй юу? Хинч таныг тийхгүй. Энийг орж ир хийчихээ. За чиний хийж би чамд A тавина. Энийг хийхгүй би чамд B тавина. Тэгж хизээч байхгүй. Зүгээр л чиний хийхгүй бол дансчин шатны мөнгөгүй болно. Энийг хийвэл цаадаж брейк юм байна. Энийг бүр сайн хийвэл чи жоох ашигтай байна. Энийг бүр сайн хийвэл тэрнээсээ жоох илүү ашигтай байна. Иймэрхүү л байгаад. Зах зээл бол өөрөө тэгж л хандж байгаа биднэрт. За тэгэхээр ер нь бол биднэрт яг одоо энэ дээдлийн энэ асуултны хариулт нь л ингэж л орж ирж байна л да. Юу вэ гэхээр та хоёр нь бол дансыг өсгөх одоо энэ зах зээлээс Forex-ийн зах зээлээс олох боломжтой хоёр арга мөнгө олох боломжтой. Бид нар болохоор эхнийх нь болохоор ур чадвартай хандах хэрэгтэй байна. Ур чадвар дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна гэдгийг ойлголоо тий. Нэг өөрийн гэсэн том алюминий модтой болох нь шүү дээ. Одоо майнд дотроо тийм үү. Арилжааны одоо шинэ том тий. Одоо дээр нь ингээд trade ч юм уу одоо market ч юм уу гэсэн тийм том модтой болох нь. Ерөөсөө тэр нь болохоор одоо гэдэг өөр төрлийн мод биш. Одоо таны одоо оюуханд маш олон төрлийн мод ургацсан л байгаа хэл та. Амьдрах ухаан ч юм уу өөр юу гэдэг одоо мэрэгчлэр чинь тийм үү одоо шилэл би одоо багш гэж бол хүн заах арга барилын талаар ном ургах юу мод ургацсан байгаа ч юм уу эсвэл өөр тий одоо би крипто сонирхтой бол криптогийн талаар ном мод ургацсан байгаа ч юм уу тий эсвэл би ингээ хүүхдэд өсгөхтгөө одоо гэрээ ингээ гэртээ ингээ хүүхдэд өсгөхтгөө гэж бол хүүхдүүдээ хэрхэн өсгөх талаар ч юм уу маш олон гэсэн юм нэг одоо арга ухаан шингэсэн мод бол байгаад байгаа. Тэнд бол одоо дөнгөж соёолж эхлэх гэж байгаа үрээ суулгаж байгаа арилжааны талаарх ур чадварын мод урах нь байх нэ. Тэгэхээр бүгдээрээ тэн дээрээ анхаарах хэрэгтэй байх нь ш. Окей, за тэгвэл мод ургаад эхэллээ. Мод яг одоо ургаад байна. Тэгвэл юун дээр анхаарах юм? Тэгвэл мод ургасан цагт бид нар юу вэ гэхээр өөрийнхөө мөнгөөр бид нар арилж хийж болно. Нэгт өөрийнхөө мөнгөөр таны хадгалж байгаа ч юм уу. Таны одоо ингээд үнэхээр би боломжтой айл, би үнэхээр мөнгөний боломжтой гэж байгаа хүн бол өөрийнхөө дансаар өөрийнхөө мөнгөөр арилж хийж болох нь. За надад бол үнэхээр би оюутан, би мөнгө байхгүй. Би ер нь багасаа жоохон тэ одоо юу гэдэг манай гэр бүл жоохон мөнгөгүй. Гэхдээ би үнэхээр энийг сонирхож байна. Үнэхээр би өөрийнхөө чадрыг модыг одоо тарьцсан энэ ургаж байгаа. Одоо эндээс би алимаа л хураах хэрэгтэй байгаад байна. Алимаа жоохон цаг хугацаа ороод байна гэж бол фандинг програм сонирхож байна. За тэгвэл энэ хүн өөрийн гэсэн хоёр талтай байгаа. За өөрийн мөнгөөр түүд арилж иж үл яах юм? За 100% бүх ашиг таних болно тийм үү? Мөн адил алдаг талаас 100% таних байна. Та $100,000 данстай, та $10,000 данстай, та $1,000 данстай, та тэрнээс 1000-га 1100, 1200, 2000, 3000 болгоно тэр бүх чинь таны ашиг. Эцэгээр та 1000-га 100 тэ одоо 2 300 болгоно тэр бүх таны алдагдал болно гэсэн. За мөн бид нар өөрийн мөнгөөр бид нар бага мөнгөөр эхэлж болно тийм үү? За би бол энэ төрлийнх. Би бол бага мөнгөөр эхэлсэн. Би бол үнэхээр тийм баяалын өгтөж биш. Би бол үнэхээр тэ нийслэлийн зүгээр л энгийн улсын сургууль төгссөн. Тэ за тэгээд эндээсээ өөрийнхөө хүчээр бүгд найрамд солонгос улс тэтгэлэгтэй 5 жилийн тэтгэлэгтэй сургуульд явсан. За тэрийг төгсч ирээд яг Монголд бол анх хэрэгтэй 10 сая төгрөгтэй ирчихсэн. Яг дансанд бол хадгаламжинд 10 сая төгрөг лээс өөр мөнгө байгаагүй. Ирээд нэг компанид ажиллаж үзсэн. Тэгэхээр надад таараагүй, тохироогүй. Окей, болий. Би үнэхээр энэ одоо өмнө яг ирэхээс өмнө бол крипто мэддэг байсан. Үнэхээр надад тэнд том зах зээл олж би тэрийг хайлах хөөгд үзье. Надад тэр бол тэр үед ямар ч хариуцлага байгаагүй. Нүг ихнэр хүүхдгүү тий. Үнэхээр одоо юу гэдэг юм өнөөдөр ажилгүй байлаа ч гэсэн ээжиндээ байгаад ингээд тий хоолндоо зохицуулж чаддаг тийм байсан. Яг тэр үед үнэхээр зөв цагт зөв шийдвэр гаргаж яг одоогийн би болсон. Надад бол тэрнээс бол тэр үеийн одоо маргаас л маш том одоо төсөөлж тэр үеийн маргуу төсөөлж байгаагүй тийм их тий амжилтанд хүрсэн гэж би өөрөө боддог. За тэгээд өөрийн мөнгөөр болохоор таны хинч хязгаарлахгүй. Хинч ямар нэгэн фандинг програм орж ирэл дөө. Тэдийг алдаж болохгүй шүү. Одоо гэсэн 10 орж ирэл таны даасан. За манайхаа ингэж болохгүй шүү. Хинч таныг хязгаарлахгүй.
тэр хэмжээгээр маш аюултай гэсэн үг. Тэр нь болохоор үнэхээр энэ аюултай ч гэж болно, аюулгүй ч гэж болно. Үнэхээр сайн талаар ч гэж болно, муу талаар ч гэж болно. Энэ бол зөвхөн одоо танаас шалтгаална гэсэн. За тэгвэл funding program нь юу юм бэ? За funding program болохоор ер нь бол шалгуур тавах хэрэгтэй бүгд бол мэдээд байгаа тий. Тэр нь бас төлбөртэй. Яг CFT буюу одоо MOT байна. За өөр FTMO. За тэр одоо funding pips эднэр болохоор нэлийн үнэтэй байгаа. Маш үнэтэй. Тэр шалгуураа давах ч үгүй ч юм мэдэхгүй тэрийг одоо тий давч магадгүй хүч магадгүй гэдгийг мэдэхгүй тэрийг аваад одоо бараг $500 $100,000 даас бол $500 үнэтэй байгаа. Маш үнэтэй бараг ойролцоогоор шүү манайхаа яг 100% жил. Энийг авахгүй бол $500 шатаад байгаа байхгүй. Одоо сүүлд бидний туршаад байгаа болохоор futures дээр ялжаад байгаа болохоор 100,000 болохоор ер нь бол нэг $99 байгаа. 5 дахин бага. За тэрийг болгохгүй л жигнэ. За тэгээ ашгийг бол мэдээж хуваан тий 80 90-ээр 80 бишээ 90 10-аар 80 20-оор 85 10-аар янз бүр хувааж байгаа. За тэгээд энэ болохоор funding program юу вэ гэдгээр таныг хязгаарлал ямар нэгэн байдлаар алдагдлыг чинь ашиг чинь ч юм уу тий арилжааны өдрүүдийг мэдээний өдрүүдийг бүгдийг хязгаарлаад өгнө. Энээс давуу талж үж болон зарим нь давуу биш сул талж байх боломжтой. Энэ бол хоёр талтай тий. За тэгээд funding program болохоор та ямар нэгэн байдлаар үнэхээр амжилттай яваад байвал та өөрийнхөө дансыг тийш нэмэгдүүлэх боломжтой байгаа очааш ер нь бол $100,000 гэсэн бол би $100,000 $112,000 бол дахиад $100,000 нас авч болно тийм худал дээр яваад шалгуурын тэнцвүүлээд явж болно гэсэн үг. За тэгэхээр энэ нэг өөрийн мөнгө болон одоо бидний өөрийн мөнгө болон тий миний өөрийн мөнгө болон фандын мөнгө хоёр бол юугаар ялгаатай вэ гэхээр энэ бид нар жижиг дансаар эхэлж болоод байна. Гэхдээ хувийг маш өндөр одоо өгөөжөөр өсгөж бид нар тэндээс альмиг их хэмжээгээр хураах боломжтой. Ашиглал фандыг болохоор юу гэхээр бид нар том данс учраас тодорхой сард нэг тодорхой за нэг 6-аас 10% өсгөхөд бол сар болгон ийм зорилготой өсгөхөд бол энэ маань болохоор маш том compound interest буюу одоо нийлмэл хүүгийн одоо орлогоор нийлмэл хүүгээр одоо бид нар том дансыг бий болгож болно гэсэн үг. Та бүхэн мэдхүү. Ер нь бол бид нар ингээд $100,000 дансыг сар болгон та заяа 6% фокуслаад ашиг татахгүйгээр заяа 6% фокуслаад жилийн хугацаанд 12 сар штэ. 12 сараар жилийн хугацаанд явахад та жилийн дараа 12 сарын дараа энэ $100,000 данс чинь $200,000 болно гэдэг одоо 100% нэмэгдэнэ гэсэн. 6%. Энэ болохоор compound interest. Эхнийх 106,000 байсан. Дараа нь дахиад 6 болгоны 106,000-аас 6 болоод явна. Тэгвэл тэрнийхэн дараа дахиад нөгөө нэмэгдсэн хувиас дахиад бодогдоод яваад юм гэсэн. Тэг нийлмэл хүүгийн орлого тий. За нэгдээ сүүл нь ярина. За тэгэхээр бид нар ер нь арилжааг хийхдээ одоо яг арилжаад анх орж ирэхдээ энэ ер нь урт хугацааны хадгаламжтай адилхан зүйл юм байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хадгаламж л ерөөсөн мөнгийг бол алдахын төлөө оруулдаг шүү дээ тийм үү? Бид нэр мөнгийг тодорхой одоо жишээлбэл худалдаа хөгжлийн жилийн хүү бол төгрөгөөр 12.5% хүүтэй байгаа. Тэгвэл тэр 12.5% хүүг бол бид нэр одоо хадгаламжинд оруулж иж мөнгийг ингээд хадгалаад шүү дээ. Гэтэл биднэрт нүдэнд харагдахгүй инфляцийн хүү бол цаана байгаад байгаа шүү дээ тийм үү? Яг одоо яг Монголын хам банкны хүү, төгрөгийн хүү, инфляцийн хүү чүдэ жоохон давж ийн үгүй гэдгийг давж байгаа л ах гэж бол би бодож байна. Тэгэхээр бид нар хідээс банкнд мөнгө хадгалах хэрэгтэй. Ерөөсөө 2x, 10x, 5x юм гэж л ерөөсөө боддоггүй шүү дээ тийм үү? Энийг нэг 12% одоо хүүтэй өсгөчий. Тогтмол те. Тэгээд өмнөдөө бол арилжаа гэдэг бол биш үү? Энэ л одоо би бол зүгээр яг энэ албар ганц гол одоо зүйл гэж бодож байна. Та арилжаа явж ирэхдээ тогтмол бөгөөд тогтвортой. Тогтмол гэдэг нь тогтвортой гэлж байгаа шүү дээ. Нэг өдөр ингээл 10 арилжаа хийсэн, нэг өдөр нэг арилжаа хийгээл. Тэгснэ нэг өдөр яхаа 30 40 арилжаа хийсэн, нэг өдөр нэг арилжаа хийгээл. Ингээл яваад байхгүй. Godчлог өдөрт 2 3 арилжаа хийсэн бол тэгвэл тухайн өдөр 2 3 арилжаа. Маргааш дахиад 2 3 арилжаа. Ийм ингээ тогтвортой байдлаар урт хугацаанд аялал гэдэг нь өөрөө ер нь л арилжаа аваад. Хизээч арилжаан дээр та өсгсөн дансныхаа одоо юу гэдэг хуваар бодогдохгүй. Арилжаан дээр та хэр удаан одоо амьд байгаа хэр удаан энэ арилжаанд би явж гинэ гэдгээрээ
Вирал төгрөгөөр бахарх хэрэгтэй. Одоо жишээ үгтэй би нэг $1000 орж ирсэн арилжаан дээр. Одоо арилжаадын зах зээл дээр те арилжаа хийх гэж. Гэтэл би нэг өдөрт алдчих байгаа юм байна. Тийм нэг өдөрт. Би энтэйгээ ноцолцоор нэг сар болж байгаа ч юм байна. Өөр энэгээр би одоо шилдэ анх одоо оруулсан $2000 бараг 4 жил явж байна. 3 жил явж байна. 3 жил явж байгаа. Тэгэхээр аль нь дээр нэг өдрөн дээр нэг сарын 3 жилийн дээр нь. Энэ байгаа сте. Энэ бол биднийг харуулж байна тийм үү? Үст анх орж ил би эхний ярилцлагаараа бараг $800 алдчихсан үе байгаа. $1000 оруулж депозит анх $1000 депозит хийчихэл Nasdaq тэр юугаач мэдэхгүй яг мэдээ бишээ. Яг маркет нэгж 930 нэгж яхад дээш шимш доош шимш гарч байгаа л дээш нь лонг тарч исэн ч үе байгаа. Тэгэл нөгөөд нь доош орж ирсэн. Өө эн чинь буруу явчлаа алд гаргаа гээл. Тэгэл нөгөөд нь буцаа ингэ явчихж байгаа. Тийм үү зөндөө байгаа. Тэгэхээр тийм алдахгүй тул тийм хүмүүс битгий алдаасан гэсэн үднээс би ингэ бусдад юмнуудаа хэлээд ярилцсан явж байгаа юм шүү. За тэгээд одоо энэ тав энэ за үнийг мэдж байгаа бах те Альберт Айнштайн тэр нь бол энэ үгийн одоо энэ үг надад амар таалагддаг. Нийлмэл хүү гэдэг бол өөрөө ер нь дэлхийн 8 дахь гайхамшиг юм аа гэд яриад байгаа. Бид нар тэгэхээр энийг ойлгох хэрэгтэй. Яг энэ хүний одоо логикоор логикоор бид нэр дансаа өсгөх хэрэгтэй байна. Ялангуяа фандын дансыг. Яг хоо та үнэхээр өөрөө фандтай адилхан хэмжээний данстай бол хамаа алга. Яг адилхан зарчмаар явж болно. $100,000 данс авчлаа. Энийга бидний үгдий нэг сарын дотор 106,000 болоход л та $6,000 ашиг гэсэн үг шүү дээ. Тэрнийхээ 90% авлаа гэхэд хийдیں۔ 6-аас нь 54 $5,400 л та авч ийн гэсэн үг шүү дээ, тийм үү? Тэгвэл яг үндэ Монголын зах зээл $5,400 сарын цалинтай хүн хэр их аваа гэдээ асууад үзэх хэрэгтэй. За эхний 10% орох уу? 5% орох уу? Орохгүй тийм үү баг. Яг ингэ бодохоор тийм. Гэтэл хүмүүс яадаг 100,000 авчаад энийг айл болох үед 200,000 төлөв болохын тулд явдаг. Тийм биш ээ. Удаанаар тогтвортой яваад байхад бол бид нэр үнэхээр энэ compound interest гэдгийг ойлгоод явах боломжтой шүү гэдгийг хэлмээр. Ялангуяа fund account дээр. За тэгэхээр ер нь бол арилжаа гэдэг өөрөө мөнгө гэдэг бол өөрөө бидний хураах жимс юм байна. Ингээ алимчин. Тэгэхээр бүгдээрээ алимны модтой болох хэрэгтэй байна өөр ингэсэн. Тэр чинь яг одоо та үрээ суулгаагүй байвал зөв газар ирсэн. Яг одоо би таны үрийг суулгаж өгнө. Харин та тэр үрээ алимны модныхаа үрийг та өөрөө хэр услах уу? Хэр бордох уу? Хэр одоо шуудаас хамгаалах уу? Одоо тэр одоо гамшигаас хамгаалах уу гэдэг бол тэр бол 100% таны одоо чадвар таны шийдвэр, таны үйлдэл та зүгээр үрээ сулгаа хайчдаг эргээ асан чи үр чи урахгүй усын нөхгүй нарын усын нөхгүй байгаад байвал тэр үр чи урахгүй байх нь шүү дээ, тийм үү? Тэгэхээр ур чадвар гэдэг бол өөрөө бидний тарих мод юм байна. Энэ мод гэдэг бол өөрөө эцээц та өөрөө юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. За энэ нэг хуруу ингээд таньж одоо ингээд заагаад ш таарч юм аа. За тэгээд нэг зүйл. За та бүхэн бүгдээрээ хүүхдтэй ч юм уу ямар нэгэн байдлаар Kung Fu Panda-г мэддэг тийм үү? Kung Fu Panda-гийн хамгийн ихний анги дээр нэг луугийн бичээс гээл тайгер гарч ирээл ингээл одоо энэний төлөө ингээл тулддаг шүү дээ. Тэгвэл яг ингээд эргээ харсан ч луугийн бичээс маань өөрөө юу ч байхгүй тийм. Яг өөрлөн зааж байгаа юм бэ. Тийм учраас юу вэ гэхээр арилжаа гэдэг арилжаанаар та үнэхээр зөв ашигтай арилжааг хий. Үнэхээр би арилжаан дээр амжилттай болмоор байна гэвэл та зүгээр л өөр дээрээ л анхаарах хэрэгтэй. Өөрийгөө дотоод үнтэй харилцах хэрэгтэй. Яг үнд бол надад өнгөрсөн 5 жилийн хугацаанд 4 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд ингээд арилжааг эргээд харангууд үнэхээр л миний гаргаж байгаа шийдвэрүүд л байгаа байхгүй. Миний харж байгаа ярьж байгаа зүйлүүд бодож байгаа зүйлүүд арилжаан дээр харж байгаа үнцүүд зарим үед үнэхээр стоплос өгөөд ямар зөв юм бэ гэдээ ороод дахиж стоплос өгөөд ороод стоплос өгдөг зөндөө байгаа. Тэгмэд хүү би юу хийгээд байгаа юм бэ? Би үнэхээр буруу зүйл хийж байгаа юм биш үү? Ийм биш шүү дээ. Өнөөдөр алдаж болно шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө майнд дотор, өөрсдөө толгойн дотор, өөрсдөө оюун бодол дотор арилжааны ур чадрын модыг дэрхэнэ гэж бол хэлмээр байна. За тэгээд бид арилжааны талд холбоотой арилжааны зах зээлээс хэр хэмжээр мөнгө олох боломжтой вэ гэдэг хичээл маань нэртлээ.